Төлөө игээд тэгээд ялталтай игээд тэгээд шоорт нэлээд зарцаа өгчин дээр байлгаж байгаа. Одоо дээш сарцаа аваад хийгээд хэцүү гэж юу? Тэгээд сарц. Өдөр яах вэ? Зүгээр цараад үзсэн. Өөр юм байна. Хоёрын ээлж шууд ингээд тулаа ээж 24 цагаар 6 гарсан баг. Тэгээд дадлаад Исунташ даваад. Исунтлаш яг энэ зүгээр исунтлаш нэг. Одоо хоёр ээлжлээ. Одоо тэрийг аваад орой. гараагаад Одоо ингээд PCR аппарат энэ хийгээд тэгээд зөөрөг дээр аппарат ирчихээ одоо бид тэр ажиллагаа хийгээд 500 багт дүүргийн хэмжээнд авдаг. Одоо дүүргийн хэмжээнд цэгээр цугларч байгаа сэрц. Жүргийн içinde тэгээд бороо. Мастер миксер байна. Энэ цэвэр бүс аваа. Эндээ бид тэр мастер миксер найруулаад тэгээд нөхлөөлтөйгээ энэ PCR-ын хамтанд би Тэгээд би ойлгоо хайц юу хэрэгтэй бокс хэрэгтэй. Одоо нэг ирж байгаа. Ахтаа вебсайт дээр мэт аваад шийдэж. центр бүр 12 орлоо. Тэр ирээгүй одоо сайн гэхэд сквот дээр ирээгүй тэрийг яаж зохицуулахгүйгээ сайн хүсэлтийн хорцсон богшул цаавар маягийн гаргаад элемент дээр чиглэлээр шийдэх болон чих судлыг гэсэн шийдвэр өгсөн. Тэжгүй шүү. Бага тийм. Нэг хатаа. Тэжгүй шүү. Энийгээ дагаад маш их хариуцлага хийж байгаа. Эдийн засгийн санхүүгийн хариуцлага нь дандаа тэрнээсээ бохирдлогддог. Тэгэхээр улсын төв эмнэлгүүд тэр хүртэл энэ лабораторийг ажиллуулахад бэрхшээл үүсдэг. Энэ ганцхан Нэг байгаач гэсэн юм. Дараа протокол хэлбэл бол хариу мэдээлэл хийх гэдэг болоод байгаа байхгүй юу? Улсын хэмжээнд PCR лаборатори молекул биологийн хүчин чадлыг одоо нэмэгдүүлэх өдөрт хийгдэх шинжилгээний тоог одоо ихсгэх зорилгоор ер нь 21 аймаг 9 дүүрэгтэй PCR-ын лаборатори молекул биологийн лабораториудыг үе шаттайгаар байгуулад явж байгаа. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд бол одоо 4 дахь дүүргийн лаборатори маань өнөөдөр ашиглалтанд орж байна. Ингэснээр одоо тухайн дүүрэгтээ үзүүлж байгаа шинжилгээ өгж байгаа хүмүүсийн шинжилгээг тухайн амьдардаг дүүргийнхаа лабораторид үзүүлээд шинжилүүлээд хариугаа авах ийм боломжуудыг эхнээсээ бүрдүүлээд явж байгаа. Гэхдээ энэ лабораториуд маань бас үйл ажиллагаанд жигдэртэл бас тодорхой хэмжээний хугацаа бас
орно гэж ингэж тооцоолж байгаа. Өнөөдөр Баянгол дүүрэг дээр маань өдөрт бол нэг 1500-аас 2000 орчим хүмүүс цэгээр ирж шинжилгээ өгж байгаа. Энэ өгж байгаа шинжилгээ өгж байгаа хүмүүсийг ер нь явандаа бол бүгдийг нь энэ дүүрэгтэй шинжилгээг нь хийгээд хариуг нь гаргацдаг юм болох боломжтой болох юм. Ер нь манай улсын хувьд одоо бас яг энэ коронавирус эсрэг одоо энэ авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг бол ерөнхийдөө бас нэг 3 зүйл дээр л их анхаарал төвлөрдөг гэж ойлгож болно. Нэгдүгээрт бол энэ шинжилгээ, PCR-ын шинжилгээг хийх чадвар, чадамж, одоо хүчин чадал хэр хэмжээнд байна гэдэг бол энийг нэмэгдүүлнэ гэдэг бол чухал. За хоёр дахь гол асуудал бол одоо тандалтын ажлууд байгаа. Энэ маань одоо нэг ойрын авилал, хоёр дахь шавтлаа тандгаас гадна одоо идэвхтэй тандалтууд. Одоо жишээ нь халдвар авах хамгийн их эрсдэлтэй, хамгийн их олон хүнтэй харилцдаг ийм улсуудыг байнгын тогтмол эрсдэл бүлгээс нь тодорхой хувьд өдөр болгон шинжилгээнд хамруулж яадаг байх ёстой. Их мэтчлийн тандалтын хүчин чадал зохион байгуулалт бол чухал. Энэ дээр бол манай тандалтын маань багууд бас нийслэл дүүргийн онцгой комиссуудтай дархур судлаач нартай нийлээд энэ тандалтын баг маань улам өргөжөөд явж байгаа. Гурав дахь гол асуудал бол одоо яг нэгэнт бие халдвартай тогтоогдсон хүмүүсийн эмчилгээ үйлчилгээний асуудал. Энэ хүмүүс шаардлагатай орны асуудал, эмчилгээний чанарын асуудал, одоо яг эмнэлэгт хэвдэх гарах шалгуур үзүүлэлтүүд гэх мэтчлэн одоо хүндэрсэн тохиолдол авах арга хэмжээ, тоног төхөөрөмжийн хангалт зэрэг энэ зүйлүүд бол эмчилгээ онцлогоон дээр туйлын чухлаа. Тэгэхээр энэ 3 зүйл дээр илүү их анхаарлаа хандуулж энэ дээр бол одоо тодорхой энэ төлөвлөгөөтэйгээр ажиллаад өнөөдөр бол нэлээд одоо энэ 3 чиглэлээр хүчин чадлаа нэлээд нэмэгдүүлээд ингээд ажиллаж байна. Юуны ковидын онцлогооны хүртээмжийг сайжруулах, лабораторийн чадварыг сайжруулах чиглэлээр одоо эрүүл мэндийн яам төрийн байгууллагуудаас шалтгаалт арга хэмжээ авч байна. Энэ нь бол хөдөө орон нутагт бол лаборатори, ковидын лабораториудыг байгуулах, нийслэлд бас байгуулах арга хэмжээ авагдаж байна. Энд бол лабораторийн салбарынханаас эрүүл мэндийн сайдын тушаалаар 577 гэдэг тушаалаар батлагдсан ажлын хэсэг, лабораторийн салбар зөвлөл, халдвар түвшин судлалын үндэсний төвийн мэргэжлийн баг эднэр бол яг ажиллаж байна. Тэгэхээр одоогор бол дүүрэгт байгаа энэ лабораториуд бол яг дэлхийн яг тэр стандартын дагуу молекул биологийн лаборатори байгуулагдаад зөвхөн молекул биологийн лаборатори тавигддаг шаардлагаас гадна яг ковидын үүсгэгчд, энэ халдвар түвшний үүсгэгчд чиглэсэн энэ шаардлагуудыг бол хангаж бид нар зохион байгуулж явж байна. Хэрэглэж байгаа тоног төхөөрөмжийн болохоор Биород компанийн нээлттэй системийн одоо бүрэн автомат нээлттэй системийн хамгийн сайн тийм брендийн PCR real time PCR машин онцлогын хувьд болохоор Солонгос усны Сичин буюу 50 копис мл хэмжээтэй мэдрэгч нар хамгийн сайн одоо онцлогыг бол 4 генийг илрүүлдэг ийм онцлогыг бол хэрэглэхээр ингээд бэлтгэлүүд хийгдээ сургалтууд явагдаж байна. Яаж сургалтууд явагдаж байгаа гэхээр энэ мэргэжлэнүүдийг бол удаа дараа бол бас сургаж байгаа. Дээрээс нь бол хүндлэнгийн үнэлгээ ирж байна. Өөрсдийнх нь шинжилсэн сорьцыг одоо хөсөөтөд давхар шинжилүүлэх, давхар сорил хяналт хүндлэнгийн үнэлгээ хийлгэх, мөн хөсөөтөөс чанарын хяналтын материалыг бол авч хөсөөтийн вирус судлалын лабораториос чанарын хяналтын материалыг яг ур чадварын сорилоор газар дээр нь хийх маягаар бол ажилчдын ур чадварыг үнэлж явж байгаа. Молекул биологийн лаборатори нь бол өөрөө лабораторийн ангаах хүн дотор хамгийн өндөр нарийн мэргэжсэн боловсон хүчнийг шаарддаг. Тоног төхөөрөмж, байрлал, байгууламж тавигдах дэд бүтцийн үед тусдаа шаардлагатай. Энэ бол энэчээ оффист хийгддэг шинжилгээ, энгийн лабораторид хийгддэг шинжилгээнээс бол маш нарийн ялгаатай юм. Тэгэхээр цаашдаа энэ лабораториудыг зөвхөн энэ ковидын чиглэлээр ашиглаж зогсохгүй, янз бүрийн халдвар түвшний үүсгэгчүүдийг илрүүлэх, мөн генетикийн талын одоо шинжилгээнүүдийг өвчин үүсгэж байгаа генүүдийг тийм ээ энэ биородын машин дээр илрүүлэх чиглэлээр бол хийх өргөн хүрээтэй. Энэ бол нээлттэй систем учраас тэгэхээр бид нар бол боловсон өвчнүүдийг одоо лабораторийн зохион байгуулалтыг хийх, боловсон өвчнүүдийг сургах тийм ээ шинжилгээний протоколыг хөгжүүлэх чиглэлээр бол ингээд ажиллаж байна. Нийслэлд орж байгаа лаборатори, ашиглалтанд орж байгаа лабораториудад одоо бэлэн болоод бол нэлийн чигтрээд явах төлөвтэй байна. Тэгээ нэгт одоо бэлгийн замын халдварууд, тийм ээ вирусын халдваруудыг маш олон төрлийн өвчин үүсгэгчийг илрүүлж болно. Үүнээс гадна яг тэр одоо тархины хортой хавдар байх юм бол тэрнийг илрүүлдэг одоо генийг илрүүлж болно. Хөхтний хортой хавдрын генийг илрүүлж болно тийм ээ. Тэгэхээр маш өргөн хүрээнд ашиглаж болохоор тийм real time PCR гэсэн одоо машин бол суйрлагдаж байгаа.
Өнөөдөр ингээд Баянбол дүүргийн эрүүл мэндийн төвд өөрөө молекул биологийн лаборатори одоо тохижуулаад за эрүүл мэндийн одоо яам нийслэл эрүүл мэндийн газраас ингээд чиглэл өгсөний дагуу бүх тоног төхөөрөмжүүднээс суйрлаад ингээд лабораторийнхоо ажиллагааг бол эхэлж байна. За одоо ингээд тодорхой хугацааны туршилтын одоо шинжилгээнүүд хийгдэнэ. Аппаратын төхөөрөмжөөр жигдрүүлнэ. За ингээд жигдрүүлсний дараа бол дүүргийн хэмжээнийхээ PCR-ын шинжилгээнүүдийг одоо энэ лаборатори дээр аваад шинжилгээ бол хийж явах бүрэн болцоотой болно. Яг 4-р хорооны нутаг дэвсгэр дээр бас сая 2 хэсэг хороодод тандал шинжилгээнд хийлээ. 5-6 дугаар хороон дээр бүхэлд нь голомт үүссэн 3 цэгээс улбаатай нийт хүн амд нь 5-6 дугаар хороон дээр хийлээ. За 4-р хороон дээр бас мөн голомт үүссэн тухайн байруудыг бүсчлэн хязгаарлалт хийж байгаад за тэгээд нийт хүн амд нь бол шинжилгээ хийсэн. За тэгээд шинжилгээ бол одоо хязгаарлалт тогтоосон бүс дээр бол иргэн хүрээсэн. За тодорхой хүрээнээс гадуурх иргэдэд нь бол нэг өрх нэг иргэний шинжилгээ бол зохион байгуулсан. За шинжилгээний хариу бол одоо өнөөдөр өчигдөр бол одоо өнөө өглөөний байдлаар бүгд сөрөг гарсан ийм мэдээтэй байна. За тэгээд бол цаашдаа бол голомт үүссэн байрыг за тэр орцтой цуг хязгаарлалт байлгана. За ингээд өргөжлүүлсэн тандал шинжилгээнд хийгдэнэ.